Чи одоо бүтэн байх хэрэгтэй байгаа сте. Бигээд зурулж гэж хичээд байд юм аа. Амир бол бүр амар өстэй. Өгсөн төлөө бариад зураг авахдаг шиг юм байна. Яг тэр шиг энийгээ барь гэнэ. Та эхэлж үзсэн үү? За бидний шингээний виз дуусах га цөлийн үед нэг жоохон хэцүү байсан нэг зарим хүмүүс мэдж байгаа бах. За бид хоёр бол 7 хоногийн 5 хоногийн дараа гэхэд бол шингээний орнуудад хууль бусаар амьдрахч гэдэг цолыг зүүхэд бэлэн болсон байсан. Визийг сонгуулахад Берлинд байдаг. Гадаадын иргэдийн харьяат гэх юм уу та. Тийм газар ирсэн байна. За ерөнхийдөө бол нэлээд нааштай болж байна. Одоо нэг аппликейшн бүглээд хоёрын шингээнд орж ирж амжаагүй хугацааг маань нөхөд сонгож ирэх. Сонголт гээд зураг байхгүй. Бид хоёрт одоо дахиад 66 өдрийг нэмж өгсөн. Баярмаа ихч бид нарт тусалсан. Ингээд визээ сунгаад авчлаа. Аяллаа амжилттай бас яарахгүй тайван үргэлжлүүлэх боломжтой боллоо. Бид хоёрын бүх асуудлыг визийг маань зохицуулж хөөцөлдөж орчуулж ярьж өгсөн баярмаа ихтэй. Баярлалаа. Баярлалаа. За ингээд төвчөнд авалцж байгаа тийм. Юу явж байгаа вэ? Сушины лоо явж байна. За тэнд юу хийж иргэн те? Ийш. Суши ороож үзэх сонирхолтой байна. За тэгээ болол ороогод болохгүй бол ямар ч ороож байгааг нь хараад тэгээд бид нар Мэдээлэл өгье. тийм үргэлжлүүлээд явнаа. Берлин хотын төвд байдаг нэгэн ийм Якозуна гэдэг нэртэй Монгол хүний ажилладаг сушины газар ирсэн байна. За яг одоо бол уул нь цайны цаг болсон байгаа. Энэ газар маань 2 цагаас 5 цагийн хооронд бол хаалттай байх ёстой. За тэгээ бид нарт зориулаад төр нээчихсэн байгаа шүү. 68 69 71 аврагын зургийг тавьсан маань яа харахгүй Якозуна гэдэг нэртэй газар юм. Энд нэг зүйлийг бид хоёр ярмаар санагдаж байна. За тэр нь юу болсон бэхээр Азербайджан улсад бүржийнхаа визийг хүлээгээд нэлээд саацсан. Тэр үед манай асуучаараа давг дөрж авраг бид хоёр лөө холбогдсон. Сайн явж гин үү? Яаж гинэ? Ядарч гин үү? Дүүнэр мөнгө цаасан болж байгаа юу? Болгоомжтой сайн аваад ирээрээ гэд хойд амжилт өссөн. Хагхан аврагын зураг харагдаж байна. За би орж ирээд шууд асуусан. Яг л энд энэ гарын үсэг байгаа. Энэ гарын үсэг жинхэнэ үү, оригинал үү гэж асуусан. За тэгээд энэ гарын үсэг бол энэ зураг бол Японд хэвлэгдээд Хагхан авраг маань өөрөө гарынхаа үсгийг зураад за Японоос наашаага шуулангаар авчирсан. Гинэ тэгэхээр энэ бол аврагын оригинал гарын үсэг байна. За битээр яг одоо суши хийж явах явцыг харж байна. Та энэ газар хизээ нэрнээс юм бэ? Одоо нэгээд баг 3 жил болж байна. Яагаад сушинийхэн газар бигээд зурулж гэж хичээд байд юм аа. За та Якозуна гэж яагаад нэрлсэн сушинийхэн газараа? Ийм нэртэй юу байдгүй. Аха. Нэгт хоёр тэгэл манай аврагууд чинь тэгэл Японд бас нэр төрөө гаргацсан юм чинь. Аа. Яагаад гэж бодлоо тэгэл өгсөн юм л та. Чаа үү те? Чаа. Аа чаа. Хоёрын нэг бичлэгийг би үзсэн юм байна. За. Нэг хаана байсан бэ? Казахстан явчихсан уу? За. Казахстан Нуурын орд уу? Нэг аюу уулан дээр гарцсан. Үүлэн дотор бараг тий. Тэр чинь Кыргызстан тий? Кыргызстан. Тий. Оо тийм үү. GPS-ийн замыг дагаж явсаар байсан чинь бүр гэх тийм мөнх цастаа уулын мөр оргил дээр нь За. гарцсан шүү. Та бие барихгүй зүгээр сул. Одоо шууд тийм баярмаа гэсээс ярьчлаа. За сайн байна уу? Таанх ингээд Эрдэнэчил байхыг хараад юу гэж бодсон бэ? Хэн та хоёр данх танилцах гэж хэлсэн бэ? Тэгж хараад байгаа. Зэ. Та эхэлж үзсэн үү? Өдөгдсөн үү? Тэр байна. Хүү ичээгээ. Та улаагаад тахтай яа. За.
Та анхаараад юу гэж бодсон? Таалагдаагүй шүү. Таалагдаагүй. За бид хэд өнөөдөр зуны баярт явж байгаа тийм ээ. Зуны баярт хуучин хаана болсон бэ? Хуучин нисэн хосны буудлын дээр болно. Тэгээ өнөөдөр бид нар ингээ төвшөөгүйгээр гоё явж байгаа. Энэ онгоцны буудлал яг одоо бол онгоцны буудлаараа хэрэглэгддэггүй. Хүмүүсийн чөлөө цагаа өнгөрүүлдэг хагас амт цанд ингээд олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг ийм парк болон хувирсан юм байна. За одоо Tropic Island гэж битэрээр нэг 2-3 жилийн өмнөөс энэ ямар гоё юм бэ гэж харж исэн тийм resort руу битэр явах гэж байна. 15 минутын дараа богоо ирнэ. Тэгээд нэг цаг гарan яваад цаашаа бас автобус авч явахын дамжаад тэгээд очих гэсэн. Тэгээд одоо ийм үүлтэй бороотой өдөр байна өнөөдөр. Тэгээд яг нөгөө хиймэл арал дотор маань шал өөр орчин хүлээж байх байхаа. Ер нь бол амар сэтгэл догтлоод яарж штэ. Сайн мэнэ монголчууд аа. Өөрөө Монгол уу гэж. Тий. Энэ хажуу талын аппарат үрцэн охинтой танилцъя. Охтуудаа завтаа явж байгаа юм уу? Танилцъя. За бид цүгхээсээ буулаа. Одоо энд автобус хүлээж байна. Автобусандаа суугаад 15 минут яваад очино. Үнэ үү? Таачиж. За тэг автобусны буудлын дээр зогсож байна. За нэгүсээ гаалтай юм. Дарагчлаа. Нүстэр том юм байна. За ороод ирлээ ямар ч хэлсэн. За эндээс билет авах болтой. За хүмүүсээ билет авчлаа. Ийшээ нэвтрэхэд бол нэг хүний 42 евро байд юм байна. Берлин хотоос 60 км-ийн зайд байдаг Tropical Island гэдэг нэртэй газар. За энэ бол дэлхийн хамгийн том дотор усан парк, мөн дотор ширэнгэн ой гэх юм уу та. За энэ аврах том байгууламж бол өөрөө 5.5 сая метр куб эзэд хүнтэй ийм нүсэр том байгууламж байд юм байна. Тэрнээс гадна яг энэ ширэнгээ дотор маань халуун оронд байдаг маш олон төрлийн ургамал амьтад байдаг. За энэ байшингийнхын гадна талыг нь харуулъя. Иймэрхүү байгууламж юм байна. Анх бол карго онгоцнууд орох зорилттой байсан байлээ. Жилийн бол бүх өдөр ажилдаг, нэг ч өдөр амардаггүй байгаа. Бас 24 цагийн турш ажилдаг. Тэгээ агаарын температур нь өдөр шөнө 100 өвлийн алинд нь ч нэмэх 26 градус байрсан байдаг.
Яг л далайн ирэх шиг. Гадаа өвөл байсан ч гэсэн яг л иймээрээ байна. Берлинд нэмэх 20 градус бороотой сэрүүхэн өдөр байсан. Бид хэд бол нэлээ дузаан цамцаа өмсч гадаа гарсан. Энэ дотор орж ирэхэд бол яг л халуун орны уур амьсгал, агаар, үнэр ямар байдаг яг тэр орчин биднийг өгцсөн тийм ээ. Тэр нь бас гахалтай санагдсан. За ямар ч байсан ийм нэгэн гайхамшигтай газрыг бид хоёр чадах чинээгээрээ харуулахыг зорилоо. За энэ бол ямар ч байсан бид хоёрын амьдралдаа заавал хийж үзэх, аяллахын туршид заавал очиж үзэх bucket list буюу хүслийн жагсаалтын нэг байлаа. За тэгээд бид хоёр нь ус руугаа өсрөн орлоо. Тэр баяртай. За гадаа нь гараад ирлээ. Гадаа нь бас дахиад байсан. Дахиад жаргалын орн байна да. Ай. Хэдүүлээ нэг хизээ юмтай болноо. Тэгээд энэ юу маань? Энэ байгууламж маань 100 онгоод гэж шийдэлнэ. 100 онгоогоо салхи агаар салхинаар шууд тусдаг юм. Гоё юм аа. За бид машин дээр ирсэн байна. Машин маань гой машинуудын донд л эртний амьтадтай нийлчихсэн л байж байна да. Тэгээ тэр цаагуур нь бол дандаа нэг 40 50 оны болтой жинхэнэ супер кул машинууд харагдаж байна. Заяа тэр цаана байгаа ягаан машиныг унана гэсэн, авч гэсэн. Гэхдээ тэрийг авч өгөх мөнгө тохиолт байхгүй, надад байхгүй. Тэгээд тийм учраас сэгэр машинтайгаа цаашаа аяллаа өргөжлүүлнэ. Хэд хоног хараагүй бүр санцсан байж тээ. Сайн жил гэж. Сайн жил. Ер нь бол өөртөө ийм жижиг тэр битгий хэл жипнүүд баг хаварлан харагддаг. Памирийн нурууд авч байгаа. Кавказын нурууд авч байгаа. Одоо Альпийн нуруу, Уралын нуруу гэдэг ер нь зартай алдартай бүхэл өндөр сайхан хайрхан нуруунуудыг одоо ингэж авч яваа шүү дээ. Одоо баг 3-4 босчод байгаа юм шиг наатлаа. Бид хоёр Монголоос гарангуутаал зам шилт тойд гэж бодсон бол дэлхийн стандартын Герман шиг, Европ шиг хурдны зам бол хамгийн анх Туркэд дайралтсан. Тэрнээс хойш Югославийн орнуудаар бас жаахан таархан замтай явж байгаад Хорватад хамгийн ихний усанд ордог маш том зогсоолтой тир паркнтай дэлхийн стандартын шатхуун түгээх станцыг харсан байгаа. Мөн тэндээс ихтэй зам бол асуудалгүй болсон. Өөрөө аяллаа хоббитой аяллаа машин том трак юнимогнуудыг застдаг, янзалдаг, машинуудыг тайраад хойно аяллаа бүхийг хийдэг. Зам та бүхэнд харж байгаа ийм дээр үе ийм хуучин машинуудыг энэ тэндээс олоод янзалдаг машины орхойтон байж таарсан. За тэгээд тэр хүмүүс маань бит хоёрын машиныг яаж тийм замаар яаж ингэж ийм юмтай яваад ирвэ гэд бүх юм маань сайхан янзлаад жин там болгоод өгсөн байгаа. Шигтгэн юм шиг болцсон биз дээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ бүр шигдээ орцсон шүү дээ. Яг хөөх юм би. Хөөх юм. Энэ минут арай том нацсан нэр. За машин маань хөөх юм ингээд энийг бариад үзүүлээ ийм болцсон юмсан. нэг хэрэг хийчээд нэг үгсэн төлөө бариад зураг авахулдаг шиг юм бол. Яг тэр шиг энийгээ барь гинэ. За энэ жишээлбэл манай моторны дэр ирзэн гэх юм engine mount нэг иймэрхүү болсон байх жишээний. Энэ уул нь бүтэн том байх ёстой юм шиг байгаа. Хэрвээ бид хоёр Audi-гийн сервис дээр очисон байсан бол 1 цагийн 128 еврогийн хөлс төлөх байсан байна. Энэ хүмүүс маань бид хоёрт ямар их үн мөнгөөр чимжээшгүй их тос хүргэснийг бол та бүхэн ойлгож байгаа хаа.